Тэгэхээр гишүүдийн санаачилсан бас энэ орон нутгаас эрх мэдлийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд оруулж ирж байгаа хуулийн төслүүдийг бас зарим нь дэмжиж байгаа. Сая өдрөөс дэмжиж нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжижлээ. За хүүхд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжижлээ. Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулах асуудлыг дэмжижлээ. Тэгээ энэ бас тодорхой чиг үүргийн хувьд бас ялгаатай. Бас ялгаатайгаа ойлгоод бас гишүүд маань зарим санаачилсан хуулиа татсан. Төрийн хяналт шалгалтын тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хууль, статистикийн тухай хуулинд өөрчлөлт оруулах тухай хуулиудаа татсан. За үүнээс илүү одоо ач холбогдолтой бас татаад авчих ёстой хууль маань бол энэ бүртгэлийн тухай хуулинд өөрчлөлт оруулах асуудал байгаа даа. Нэг талаасаа бол орон нутагт эрх мэдлийг олгох, нэмэгдүүлэх, за төвлөрөлийг сааруулах бодлого зөвөө. Энэ хүрээндээ ард иргэдэд төрийн үйлчлэгийг түргэн шуурхаа хүргэх энэ чиг үүрэгтэй үүнтэй холбоотой асуудлуудыг бид бас хуулиас энэ чиглэл хийх ёстой байна. За бүртгэлийн хуулийн тухайд бас онцлогтой. Бүртгэлийн байгууллага маань үндэсний аюулгүй байдлыг бас хангах чиг үүрэггүй байгууллага. Үндэсний аюулгүй байдлыг. Монгол улсын одоо нийт 3 сая гаруй иргэдийн бүх мэдээлэл төрснөөс нь ахуулаад нас барах хүртэлх бүх мэдээлэл одоо гэрлэх барих одоо бос мэдээллүүд. За Монгол улсын 3 сая 300 гаруй одоо мянган иргэн одоо үйл ажиллагаа болж байгаа нийт аж ахуй нэгж байгууллагуудын бүх одоо хөрөнгө хөдлөх болон үйл хөдлөх хөрөнгө энд бүртгэлтэй байдаг. Хуулийн этгээдүүд бүгд төрийн болон төрийн бус байгууллага аж ахуй нэгжүүд бүх хуулийн этгээдүүдийн бүх бүртгэл энд явагддаг. Энэ мэдээллүүд чинь зөвхөн одоо иргэний үнэмлэхэн дээр бичигддэг мэдээллүүдээс ахуулаад бүгд улсын маш нууц хамаардаг. Хурууны ихээ, тэр чипэнд цахим гарын үсэг, бусад мэдээллүүд улсын маш чухал нууцд хамаардаг. Зөвхөн тагнуулын байгууллагын зөвшөөрлөг энд ордог. Энэ бүртгэлийн байгууллага сонгуулийг бас зохион байгуулдаг. Сонгуультай холбоотой маш их маргаан хил ам гардаг. Одоо шинээр иргэн бий болсон байна, алга болсон байна, хаягийн бүртгэл нь зөв байна, буруу байна гэдэг алуун асуудал үүсдэг. Ийм учраас энэ бүртгэлийн байгууллагыг бас нэгдвэл энэ төвлөрсөн удирдлагатай энэ одоо тогтолцоог нь бид хадгалах ёстой. Ганцхан одоо энэ гишүүдийн бас тавьж байгаа асуудлыг ойлгож байгаа. Тэр суманд ажиллаж байгаа бүртгэлийн ажилтныг энд байж байгаа Улаанбаатарт байгаа агентлагийн дарга томилдог нь одоо бас зохимжгүй байна гэдэг. Энийг бол ойлгож байгаа. Энийг орон нутагт одоо бүртгэлийн байгууллага удирдах байгаа тэр бүртгэлийн хилцээний дарга нь томилдог байдлаар тийм төрийн захиргаа улс төрөөс хараат бус мэрэгсэн чадварлаг байх ёстой. Энэ шаардлагыг хангаад тэр орон нутагт ажиллаж байгаа хилцээний дарга томилдог байхаар одоо хэлэлцэж байгаа бүртгэлийн хуулиндаа өөрчлөлт оруулах явуучих бололцоо байгаа. Бүртгэлийн хууль нь одоо бас хэлэлцэгдэж байгаа. Энэ нэг үндслээр нөгөө талаас нь бас бүртгэлийн байгууллага маань сумын засаг дарга, аймгийн засаг дарга бас улс төрийн албан тушаалтан. Улс төрийн албан тушаалтан бүртгэлийн байгууллагын дээрээс нь түрүү ярьсан үндэсний аюулгүйд хангах чиг үүрэг бүхий байгууллагын улсын одоо маш чухал нууцтай, онц чухал нууцтай харьцдаг байгууллагын удирдлагыг улс төрж томилоод эхлэх юм бол энэ чинь эргээд мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой, эргээд улсын нууцтай холбоотой, үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал үүснэ. Тийм болохоор одоо энэ байгууллагын хэвээр нь үлдээгээд хэлэлцэж байгаа хуулинда орон нутагт байгаа хилцээний дарга томилдог байдлаар аймагт байгаа. Ийм байдлаар одоо өөрчлөлтийг оруулах байдлаар шийдчих юм бололцоо байгаа юм аа. Ийм болохоор одоо энэ дээр одоо гишүүд маань бас энийг ойлгоод саналаас татаад авчаач бололцоо боломж байна уу? Энэ саналаа татаад авчих юм бол одоо ийм байдлаар бид шийдэх тийм боломж байгаамаа гэдгийг бас хууль санаачлаас асууж байгаа юм аа. За доктор